Айлд зочлоход арих гаргадаг ёсыг аль үед ямар ч өтгөрн гаргаваа. Хамгийн сайн санаж явдаг хүндэн хатуу хорыг хоёр гардан барьж харсаар байтал аягаар уулгах хач юм шүү дээ. Энэ хүн гэдгүү. Зарим нэг итэл аяг цагаар дайлуулад гарахын оронд заавал арих горилдон суусаар байдаг. Хоолны шүүгээ авдар сав онгойлгох бүр хоёр нүд нь гар даган гүйсээр байдаг. Ямар ч айлд байхгүй зовлон гэж байдаг. Яа гэхэв зарим зочныг арихгүй гаргадаг. Гарсан зочин арих өгсөнгүй гэж тэднийг гашуунаар харааж гашуун усжгэн ааш гаргадаг. Гэтэл зарим айл гэртээ орсон бүх хүнийг шахад суудаг. Уухгүй гэснийг уу гэж албадан уран цэцэн үгээр өгөөд нь тунирхадаг. Хайта энэ гэгэн цэлмэг өнөөдрийн дундах аль эртний харавраан зуршил хизээ дуусна бол доо. Айлд ороход арих гаргадаг ёсыг аль үед ямар бурхан нь устгах юм бол доо.